Ганагийн сувагт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй, алдаагүй, хэмэл оюун ухаанаар биш, зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр, он цагийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Сайн байна уу? Өөр тохиолдсон бодит явдлаа бичгээр шийдлээ. Энэ жил би 29 настай. Бүр эхнээс нь бичээл та. 3 жилийн өмнө миний нэг шүд гинт өвдөж гэлдэг юм. Тэгээд эмнэлэгт очтол шүд ирүүл байна гэд ломбын солиод явуулчих. Тэгсэн ч өвдөд болохгүй болохоор нь дахиад эмнэлэгт очтол шүдний зовг таслана гэсэн. Хэд хоногийн дараа өөр нэг шүд хүчтэй өвдөд би дахиад эмнэлэг очтол тэр шүдний сувгийг таслах эмчилгээ хийлгэсэн. Дахиж хэд онсон ч миний бүх шүд зэрэг өвдөд баруун талынхаа чамархаагаар хүчтэй хатгаж өвдөлт мэдэрдэг болсон. Дахиад нөгөө шүдний эмнэлэгтээ очтол нөгөө эмч шүд чи ирүүл байсан. Чи хамар хоолой юм уу мэдрэлт үзүүл гэдэг юм байна. Тэр үед л бодсон юм. Анханасаа мэдсэн бол шууд л хэлчихэж болохоор байсан юм хэлээ л дээ. Би тэр эмчээс анханасаа шүд ирүүл байсан юм уу гэсэн чинь тийм гэсэн. Шүдний зураг аваад байвал өөр шалтгаанаас олж шүд өвдөж байгаа мэдрэмж авдаг болохыг манай зарим эмч нар мэдсэн ч ашигаа бодоод хүний эрүүл мэндээр тоглолдог юм байна лээ. Тэгээ дараа өдөр камеритэ байж магадгүй гэхэд нь чи хамар хоолойд үзүүлсэн бас л ямар ч асуудалгүй байна гэсэн. Сүүлийн ганц магадлал гээд мэдрэлийн эмчэд хандсан ч ховор төрлийн мэдрэлийн өвчтэй болсныг хэлсэн. Энэ өвчин нь 10,000 тутамд 5 хүн өвддөг гэсэн судалгаа байдаг гинлээ. Өвдсөн болоодоогоор ангаах ухаан 100% таарах төгс эмчилгээг олоогүй байгаа гэсэн. Таарсан эмч гэж байдаггүй, мэдрэл таслах хагалгаал гэж байдаг. Маш хүнд хагалгаа учраас орохыг хүсэж байх юм биш. Анхандаа 1 шүд, 2 шүд гээд дараа нь бүх шүд зэрэг өвдөж байгаа юм шиг санагдана. Толгоо өвдөхийг үл ярих юм биш. Таллаж өвдөн, 2 чамархаагаар өвдөн, тухны хөндөй, бүр хацар дээрээ дарахад өвчин орцсон байдаг муу яруу өвчин туссан. Би багаасаа бараг хамрын ханиадч хурч үзээгүй. Явандаа нойр хөрөхгүй 2 хоногор ч унтаж чадахгүй болоод эмчэд үзүүлж, нойрны юм бичүүлж аваад цаар шөнийн нойр авдаг болсон. Аль л сайн гэсэн эмнэлэг эмчэд үзүүлсэн нэг нь ч нэмэр болоогүй. Бүр хятад руу хүртэл явж хамгийн сайн мэдрэлийн эмчэд үзүүлсэн ч бас л хэдийн юм бичиж өгсөн. Өвдөлтөө тэсгэ байвал сүүлийн шатанд хагалгаанд орж болохыг эмч зөвлөлөө. Энэ өвчин дамжирсан үед туссан хүний 11 амиа оролдог тоо баримт байдаг гин. Үнэхээр л үгээр хэлхийн аргагүй толгой өвддөг. Энэ дөнгөж эхэллээ. Сүүлдээ маш их тамирддаг болсон. Ойрхон дэлгүүр ороод ирэхийн тулд дор хаяж 3 удаа амарч сууж байж очдөг болсон. Өглөө орноосоо ч арай гэж босдог. Би нэг л ядарсан тамиргүй. Яг л 5 юм уу 7 кг ачаан нуруунда үүрсэн юм шиг хүн дөргөн. Би хуваараа бизнес эрхэлдэг бас боломжийн сайн орлоготой байсан. Би баг-багаар дороотхын хэрээр миний ажилч урагшилгаа байлаа. Сүүлдээ нэг ч борлуулалт байхгүй болсон. Уг нь би ч их сургуулаа төгссөнөөс хойш хизээч мөнгөөр тасарч үзээгүй. Ажил орлого сайн байхын хэрээр олон хүн тусалж байсан. Танихгүй шахав хүмүүсийг хоолонд даах, бэлэг-бэлгэлэх нь миний хувьд хэвийн л зүйл байсан. Тэгээд борлуулалт зогссон болохоор хэд хэдэн найзаасаа хугацаатай хүүтэй мөнгө зээллээ. Нойрны юм өдөр болгон уудаг болоод ч тэрөө би маш их хардардаг. Заримдаа хизээж байх боломжгүй зүүдлэн. Тэнгэрт муурнисч байна, хүний биетэй дахиад толгойтой амтан байна гээл элдв балаа зүүдлэн тэ. Заримдаа бодит амьдрал дээр болохоор гашилсан сүү хөрөгчөнд байсан нэг хаяндаа гэж бодож байлаа гэж бодъё л доо. Яг л хаячихсан юм шиг санагддаг. Тэгээд хөрөгчөө онгоолгоод тартал нөгөө сүү байрандаа байж л авах жишээний. Зүүдэндээ хаясан гэж зүүдлээд бодит амьдралтайгаа холиод байдаг болчихсон. Би ганц бие бөгөөд ганцаар амьдардаг. Өмнө гэрэлж байгаагүй хүүхэдгүй. Миний амьдралд хизээч мэдэрч үзээгүй зүйл бол эрэгтэй хүн. Нэг залуу таалагдлаа гэж бодоход дурлал азгууддаггүй гэж хэлэхүү дээ. Гэвч би өвдөж эхэлснээс хойш ямар ч чаталдагч хүн байхгүй болсон. Найзуудтайгаа ганц нэг удаа гарахад үеийн ганц нэг залуу тааралдана. Чи ёстой өөрхөө харагдаж ийн гэж хэлэх боловч алга болчих нь. Энэ 3 жилийн хугацаанд нэг ч хүнтэй чат бичиж үзээгүйгээд бодчих.
Бүр надаас дөлөөд алгуулчихна. Би гадаадд сурч байхдаа нэг залууд сайн байсан юм. Гэхдээ түүнтэй үерхэж үзээгүй ганц нэг юм л ярьж үзсэн. Харахад нэг л дотн сайхан залуу санагддаг байлаа. Манай найзын ээж нь сайн зурхаач бөгөөд нэг удаа би найзтайгаа уцаар ярьж байхдаа найзыгаа тэр залуутай дахин уулзах нь уу гэж асуугаад өгөөч гэлээ. Найз маань ч асуугаад эргээ залгийгээд хэд хоног алгуулчих. Миний санахын 3 хоногийн дараа найз залгаад энгийн зүйлс ярьж байгаад хоолоогоодсоо дэвтэйхэн өнгө аясаар хэлсэн. Чам дээр төлөг буухгүй байна гэсэн гинэ. Сүнсгүй байна гэж байна гэхэд нь би ч бас тоосонгүй өөр юм яриа таассалсан. Хэд хоног алгуулсан амхандаа намайг айлахгүй гэж эвтэйх хэлэх учраа олохгүй байсан тэр юм байлээ. Дахиад хэд хоносны дараа дахин залгаж чи сүнсээ дуудуулж засал хийлэхгүй бол аюултай байж болно шүү ч гэлээ. Би хизэнээс ээл шүтлэггүй цагаан сар харж засал ном хийлэгдэггүй. Харин үнэхээр сайн зурхаж энэ төрд бол итгэдэг. Найз маань бүр 3 тудаага залгаад чамд ойрын хүнээс ч маш хүчтэй хараалал хийж нилээ удчихсан 2 жил болсон байх гэхээр нь утсаа таслаад хэсэг зур бодов. Өмнө нь тиймэрхүү юмд итгэдэггүй байсан хүн чинь үнэхээр л биеэрээ туулаад ирэхээр итгэдэг юм байлээ. Хэсэг хугацаанд бодлоо. 2-3 жилийн өмнө би хинтээ муудалцлаа гэж. Бас ойрын хүн гэхээр хэн байж болох вэ гээл надад өс санахаар хүн баймааргүй юм а гэж бодож нэг зүйлийг саналаа. Яг 3 жилийн өмнө би X-ээс салснаа сансан. Үнэхээр төвөгтэй хүн байсан. Үерхсэн хугацаа нь урт юм шиг боловч дийлэнх хугацаанд нь би гадаадд байсан болохоор холын зайны үерхэл байсан юм. Монголд ирээд 3 сар хамт амьдарч үзээд миний бодсон шиг хүн байгаагүй тул 2 тийшээ болсон. Салахта миний зарим уран зургийн тэрэг аваад явсан байсан зарах гэж байгаа муу чаваас. Би ч салж ил байвал тэр эд юмс ч дүүрчээ гэж бодоод юмаа чаваагүй. Яг хамт амьдраад ирэхээр бодсон хүн шиг бол биш байсан. Хизээж ажил хийж үзээгүй, туйлын залах уу, бас худалж хэрүүлж. Чи ажлын ярилцлаганд явахгүй мүү гэхээр тэр газар хүн авахаа байчихсан ч гэх юм уу шалтгаан байн гаргана. Бас уух дуртай. Аав нь өвөө нь бүгд архины хамааралтай гэж сонссон. Би ч салсандаа баярлаад байж байтал фэйсбүүкээр байнга юм бичнэ. Санаад байна гээл. Тэгээд блоглж дахиж холбоо барих боломжгүй болгосон юм. Тэр хүн л элдэв юм хийлгсэн юм байх та гэж бодсон. Ингээд би сүнсээ дуудуулах засал хийлгэлээ. Тэгж байж одоо нэг төлөв бууж болохоор болов. Зурхаач ямар хүн хараал хийсэн байх боломжтойг маш нарийн хэлсэн. Дунд насны хазгай хэлтэй Монгол цусны хүн биш болохыг хэлсэн. Тэгсэн чинь миний толгойд нэг дурсамж зурс хийгээл ороод ирсэн. Юу вэ гэхээр манай X сэлэнгийн нэг тосгонд явж байхдаа нэг хачиргалтай явдлыг надад ярьж өсныг санала. Тухайн үед нэгэн цагаач Орос айлын тонс юм л да. Нутгийнх нь шулам гэж ярьдаг юм гэсэн. Хараалж ятгах хийхдээ гаргуун баргийн хүн айгаад муудалцдаг юм баг. Тэр эмэгтэйд гаднаас 2 шил арих авч ороод нөгөөх нь тэр 2 шил архийг бараг нэг амьсгаар уугаад яаж ч хичээгээд өөрөөс нь гарахгүй хөгшин эрэгтэй хүний хоолоогоор ярьж гэлсэн гэсэн. Оросоор хараал хэлээд хэсэг оролж байснаа буцаад эрэгтэй хоолоогоор ярьж хэвийн үерүүгээ шилжсэн. Тийм их хэмжээний арих уусан ч огт цогтоогүй байсан юм баг. Би тухайн үедээ ингэж ярьсныг сонсоод ярина гэж бас алах юм а. Мухар сүсгтэй хүмүүс л итгэдэг байхаа гэж дотроо бодод өнгөрч байсан. Тэгээд арга чарга хан дамаа нэг чадaltaй бөөгийн сураг гаргасан. Тухайн бөөтөө биеэр уулзаагүй зөвхөн уцаар ирсэн л та. Тэр бөө миний байр байдлыг мэдээд чамд маш том хараал хийж би 60 хоол гарчихсан. Миний бие хөгшөрсөн учраас дийлэхгүй гэж айж байна гэж хэлсэн. Дахиад хит хоног өөр сайн бөө хайлаа. Олон жилийн өмнө манай хамаатны ах хуурамч бөөгийн золиос болоод засал хийх нэртэй алчсан болохоор би бөөнраас өөрийн ирэхгүй айж сүрддэг байсан юм. Миний сайн танил бас нэг бөө зааж өглөө. Очоод бөөлүүллээ. Бөө хэлж байна. Ийм хүнээр ийм хүн хараал хийлгэжээ гэд. Хараал зорж хийлгэсэн хүн X биш, түүний ээж нь надад өвшөрсөндөө хараал хийлгэсэн байна гэсэн. Цаашаа үргэлжлүүлээд ийм сайхан сэтгэлтэй өхөнд тийм хийж үл байдаг. Муухай улсууд юм аа гэдэг шагширчээсэн. Насаараа хүнтэй сууж хүүхэдтэй болохгүй хараал хийсэн байна. Түгээрч урахгүй солио өвчин тусч галзууруулах чатга хийсэн байна гэж хэлсэн. Тэгээд надад засал хийж өгч чадна гэсэн. Нийт 30 төрлийн юм бэлтгэх ёстой гэж би чиж явлаа. Их олон юм зарлагдаж хийсэн хараал үнэхээр сонь юм. Урд нь ийм хараалтай хизээж таарч байгаагүй. Орос заншлаар хийсэн хараал Монгол бөөгийнхөөс шал өөр байдаг юм л. 7 ширхэг зүү,
7 чимж тогооны хөө, 7 ширхэг улаан хумс гэх мэт. Надад хийсэн хараал эдгэр бүх зүйлс бүгд орсон байна. Хараал ихтэй юу зарсан байна? Яг тэр аргаар хараалыг буцаах бөгөөд тухайн хараал ихтэй намайг орлуулж хүүхэлдээ хийгээд 7 ширхэг зүү хатгаж өргөсөн гэсэн. Толгоо өвддөг болсон ч үүнтэй холбоотой гэсэн. Хэд хоногийн дараа би заслаа хийлгэлээ. Намайг төлөөлүүлж тэр хүүхэлдэйг сүүжний ясан дунд хийгээд зүүгээр хатгаад нар шинхээс өмнө хол аваачиж бол гэсэн юм. Би ч хараа хурдаараа гараад ууланд очиж болох гэж байтал холоос 3-4 хар нохой гүйж ирж байна. Би ч яагаад хар хурдаараа булаад өөр зүг рүү гүйлээ. Замдаа буцаж явтал миний сууж явсан машин улаан машинтай мөргөлдөж өгсөн. Кинон дээр л ийм явдал гардаг байх. Биеэр туулж үзээгүй хүн энэ хараалагчийн хорлолыг төсөөлөгч, зарим нь бүр итгэгч байх. Бөө хамгийн сүүлд хэлэхдээ чи тэр сүүлийн 3 жил өөрийнхөө амьдрах амьдралаар амьдрааг байна. Хараалыг хийсэн хүн дээж тэр чамд ч тэр хорлолгүй болголоо. Үгийн ам бүхтэй эрүүлхэн тулдаа л өдий зэрэгтэй явсан байна гэсэн. Хараал хийн гэдэг нь Тэнгэрийн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Ямар ч байсан 33 нас хүртэл амьдрна. 33 наснда дахиад том засал хийлгэвэл 40 орчим наснда хүнтэй гэрлэнэ гэсэн юм. Хараалаас болж хувь тавилангаар амьдарч чадаагүй, харин ч хизээж хүнтэй гэрлэж чадахгүй байсныг бодвол оройтсон ч гэсэн гэрлэн шүү дээ гэж хэлээ. Өөрийн хүсэл зорилгоо биелүүлээд гэрлэхэд за тэгээ болно доо л гэсэн. Амьдралдаа улан засал хийж байсан боловч ийм том хараал харж байгаагүй юм байна гэж бөө мань үлдсэн дээ. Миний хамгийн их гайхдаг зүйл бол юунд тэгж өвшөрхөөд ийм хараал хийлгэсэн бэ гэдгийг гайхаад байдаг. Эрэм салахыг алиг тэрхэвдэ. Хүүн худалж жүжигчин болохоор миний талаар худлаа ирснийг үүсэхгүй. Би тэр өдрөөс ердөө 5 хоногийн дотор өмнө зээлсэн бүх хөрөө төлсөн. Надад үнэт хэдлэл алтын юмнууд байдгийг тааг мартчихсан байсан. Бүгднийг тушаасан да. Засал хийлгэснээс хойш 4 сар өнгөрч. Би ядарч сувилтах нь хамаагүй багассан. Бас толгой хүчтэй өвдгөнч дэрсэн. Харин нойр нэмээ уусан хэвэр. Сэтгэл санаа ч одоо болтол докторгүй. Олон хүнтэй автобусанд сууж чадахгүй. Такси барьвал зөвхөн хой талдан л суудаг. Хүмүүс бүгд аюултай санагддаг. Би баг байхдаа галзууны өдрийн тэмдэглэл гэдэг ном уншиж байсан. Тэр галзуурсан хүн болгоныг өөрийнх нь махыг идэх гэж байна гэж боддог, үргэлж айцтай байдаг шиг надад ч гэсэн хүн болго аюултай санагддаг. Гадаа алхаж байхдаа салхилэн мод хөдөлгөд ч айж зочдөг. Би ирээд үед энгийн хүний амьдралаар амьдарч чадах хэсгийг мэдэхгүй байх. Нэрээ бөө хэлэхдээ эрүүл мэнд чинь хоног хоногоор хуучин ивэнд орж болохч сэтгэл санааны солиорлог чинь чамаас өөр хинж чам тусалж чадахгүй. Сөрөг муу зүйл бодож эхлэхдээ анхаарлаа өөр зүйл дээр төвлөрүүлж аль болох тайван байх хэрэгтэй гэсэн. Чамайг харахад эрүүл хүн шиг харагдаж байна, хинж солиорч байгаа гэж харахааргүй байна гэсэн. Хэрвээ миний түүх энэ сувгт орох юм бол сэтгэл санаагаа хэрхэн зөв удирдах, эерэг аз жаргалтай болох зөвлөгөөгөө өгвөл би баярлах болно. Би бүгдийг чинь комментиг уншина. Та бүхэнд эрүүлэн аз жаргалыг хүсье. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа эрүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.